Хэрэглээний бохир ихсэнтэй холбоотойгоор бохирын шугамыг цэвэрлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөд байна. За энэ ажлын хүрээнд өнөөдөр 22 цагаас 11-р сарын 8-ны өглөөний 8 цаг хүртэл Нисхийн Ярмаг орчмын хэрэглээний усыг хязгаарлана. За энэ хугацаанд хэрэглэгчдийг зөөврийн усаар хангах ус увгийн удирдах газраас мэдээллээ. Нисхийн Ярмаг орчин бол сүүлийн жилүүдэд барилгачлалтын тоо өссөнтэй холбоотойгоор хүн амын хэрэглээний бас нэмэгдсэн. За энэтэй холбоотойгоор бол бохир усны өргөлтийн насос станцууд дээр хатуу хог хаягдал, механик хог хаягдлын хэмжээ бол тоо хэмжээ нэлээд өссөн. За энэ үүнээс үүдээд бол одоо насос станцуудын тоног хөрөмжт юм бэлэн байдал алдагдах, за насос ажлын дугуйнд хог орох, ампер унах, за тоног хөрөмжийн одоо бэлэн байдал ингээ алдагдж байгаа маш том эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. За бид бол манай байгууллагаас өргөлтийн насос станц дээр засварүүлжлэгийн ажлыг бол төлөвлөгөөт улирлын татамжтай бол хийгээд явдаг. За энэ удаагийн өргөлтийн насос станц дээр хийх хүлээн авах саналд хажуул бол төлөвлөгөөт бус одоо яаралтай нөхцөл байдалтай үүссэн ийм ажил байгаа. Манай байгууллагаас яг одоо томоохон хотгон хорооллын хэмжээнд 4 байршилт цэвэрлэсний машинаар ус түгэх ажлууд хийгдэнэ. Одоо шөнийн цагаар бол эдгээр одоо хаах хэрэглэгчдийн бол шөнийн цагаар бүх усыг хязгаарлана. Өдрийн цагаар бол 6 цагийн тавтамжтай одоо усыг одоо түгээхээр ажиллаж байгаа. Хатуу хог хаягдал гэдэг нь бол усанд нэгд бол уустдаггүй. За мөн сараалж гэсэн тоног хөрөмждөр шүүгдээд гараад ирдэг ийм хатуу хог хаягдал байгаа. За энийг би бүр дэлгэрэнгүй ярий гэвэл одоо жишээ нь бол бидний ахуйнд хэрэгэлдэг усанд усгүй нойлын цасууд идэг. За дээрэс нь памперс байгаа, үснос гэж байгаа. За мөн салфитэг байна. За мөн хоолны үлдэгдлүүд энэ мэт орж байгаа.